Өдрийн өдрөг үзэгчтэй өдрийн хөтөлбөрийн маань сурвалжлага болонгаараа явж байна. За тэгэхээр одоо намрын улирал болж байна. Намрын улирал болоод хөдөө орон нутгаар аял зугаалж явж байгаа машинууд маш их бохирдсон байдаг. Тэгэхээр жолооч нартаа бас хэрэгцээтэй мэдээллийг түгээхээр үргэлжлэн ирсэн байна. За тэгэхээр сайн байна уу? Сайн байна. За ямар бүтээгдэхүүний талаар ойлоо танилцуулах шуулаас үзэгчтэй мэдээлэл өгье. Манай төхөөрөмж нь King Car гэдэг олон улсын нэртэй компани HHO гэдэг карбон клиник хөдөлгүүрийг задлахгүйгээр цэвэрлэдэг тийм төхөөрөмж байна. Тэгэхээр задлахгүйгээр цэвэрлэнэхээр чинь одоо жолооч нарын хувьд машин ингээл янз бүрийн юм бохирдсон байна, чек нассан байна гэсэн тохиолдол маш их үүдэг. Тэгэхээр нэг засварын газар очиод яг тэр нь муу юм уу, биш юм уу гэдгийг одоо тодорхой онцлохгүйгээр зүгээр ингээл за тэгсэн байна ингээл бүдэг бадгаар цэвэрлэдэг. Нөгөөдг нь цэвэрлсэн ч гэсэн буцаал чек нь унтрахгүй байдаг авилууддаг шиг. Тэгэхээр одоо энэ моторын яг ямар юмнуудын цэвэрлэдэг эсвэл бүгдийг цэвэрлэх үү? Бүгдийг мотор хөдөлгүүрийн доторх нагаар порсонхны үзүр, сэвчээ. Тэгээ калапны үүр, поршингийн толгой гэд бүгдийг хоошоно катализатор гэд бүгдийг цэвэрлэнэ. Нэг үйлдэлээр бүгдийг цэвэрлэнэ л гэсэн үг. Тэгэхээр сая хөдөө орон нутгаар бол түлхүү жолооч нар маш их аялсан, аял зугаалаад хөдөө орон нутгийн замд явж байгаа чанаргүй бензин одоо яг ямар колонкоос авч байгааг мэддэггүй бензинийг хийж байгаа л. Тэгэхээр нөө машины моторын хувьд бас бохирдол нэлээд байдаг баг. Тэ чанаргүй бензин хийснээр хөдөлгүүр маань хүчгүй болох, хаа заавалт муу болох ийм үзэгдлүүд зөндөө байдаг. Тэгээд энэ төхөөрөмжөнд орсноор буцаад хэвэндээ орох юм байна. Тэгэхээр одоо зөвхөн одоо Purus маркийн машин, жижиг аврын машин гэлтгүй нөгөө хөдөө орон нутагт унжгаа жолооч нар маань одоо он залуутай Porter Bongo маркийн машинууд эдгээр машинууд нөгөө CRD хөдөлгүүртэй бүгдээрээ захилгаан байдаг болохоор бас төлшөө голоод тэг борсон хүн гатдаг тохиолдол маш их байдаг юм шиг байна. Энэ манай төхөөрөмжөнд болохоор юу л да дизель, бензин, газ 1000 доотлол 1000-тай хөдөлгүүрээс 100000-тай хөдөлгүүр орж болох юм байна. Тэгээ энэ бүгдэд бол адилхан нөлөө үзүүлж маш сайн нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бол одоо мотор бохирдсон тохиолдолд энэ дугааны одоо автомашинда хөлөглөөд энэ төхөөрөмж авч чад хаана бол цаана очиод үйлчлэх бас боломжтой байна. Та бүхнийхээ алтан цагийг хэмнээд бид бүхэн дуудлагаар хүссэн газар ч очиж энэ үйлчилгээгээ үзүүлж байгаамаа. Тэгэхээр бол одоо нэг засварын газар очиод машинаа задлуулаад янз бүрийн юм задлуулаад одоо зөвлөлөө болохгүй зөвхөн төхөөрөмж одоо илүү нэг ухаалаг л болж байгаа юм байна л да тий. Тэ маш үр дүнтэй хэлбэр аргаар цэвэрлэн энэ бол цаг, мөнгө бүгдийг хэмнэх юм байна. Тэгэхээр одоо нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тэгэхээр хоёул одоо үзэгчтэй зориулаад үзэгчтэй одоо харуулахын баталгаатай байхын тулд одоо хоёлыг нүдэн дээр нэг туршаад үзүүлчих үү. За тийм. Тэгэхээр энд бол нэг бас нэг төхөөрөмж тавьсан байна. Энэ төхөөрөмжийн хувьд одоо бас ямар нөлөө үзүүлдэг, ямар одоо ач холбогдолтой төхөөрөмж вэ? Энэ машины одоо нормалын чимээг дуу хэмжигч байна. Моторын дуу хэмжигч гаргаж байгаа. Тэгээд одоо анх хийхэд ямар хэд байх нь вэ? Сүүлд нь хэд болох нь вэ? Бүгдээрээ харцгаая. Тэгэхээр бол анх эхлэхэд л энэ машин маань лизинг машин нэлээд бас чимээтэй байсан тий. Одоо яг хажуунаас нэгэ чихээр сонсоод үзэхэд бас гээд айжмаар чимээ гой зөөлөн болгоод намуухан болоод байгаа шиг байна тийм ээ. Тэгээ энэ машины одоо моторын чимээг, дуу чимээг бол маш ихээр бууруулдаг хөрөмж байгаа. Тэгээ ингэснээр Улаанбаатар хотын энэ чимээнд одоо бас багчлоо бас бууруулах ёстой, бас утаа бууруулах ёстой. Тийм төхөөрөмж байгаамаа. Тэгэхээр одоо ирж байгаа тань дээр үйлчлүүлэх ирж байгаа одоо жолооч нарын хувьд юу бэлдэж ирэх вэ? Машиндаа одоо ямар зүйлсүүдийг бэлдэж ирэх вэ? Зүгээр л ингээд машинаа авчраад танд авчраад даатгцсан байхад бол ер нь болох юм байна. Ерөнхийдөө л нэг 40 минут 20-оос 40 минут нормалд бензинтэй авахтал тэгэл болно да. Банка бүр дөрөгдгөө маа гэхэд нэг 40 минутын 50 минутын одоо нормалд бензинтэйг ирэхэд асуудалгүй ахвал одоо бүгдийг даах нь шүү дээ. Тийм. 80 зааж ирсэн машин одоо дууныхын чимээ 80 зааж ирсэн бол одоо үйлчлэгээ хийсний дараа 70 руу орох. Тэ ямар ч байсан 5-аас 10 бүтлэр бол машины дуу чимээ бол багасдаг.
За үзэгчдээ тэгэхээр бид хоёр бол одоо машинаа сая цэвэрлжлээ. Одоо асаагаад яг нэг утаанд гарах нь уу яах нь гэдэг нь одоо харах гэж байна тийм ээ. Одоо бүгдээрээ хөдөлгөөрийнхөө бохирдлыг хаазалж Хөөж гарах нь. хөөж гаргана. За тэгвэл машинаа асаач тий. За машинаас. За одоо хаазал. За тэгэхээр бол сая бид хоёр харлаа. Яг нүдэрээ би ингээ харахад бол маш их үр дүнтэй юм байна. Ингээ харахад бол зөв зүгээр үедээ л ингээ нэг утаа гардаг байсан боловч одоо ингээ гарахад бол нөө бохирд нь бол ингээ хөөгдөж гарч байгаа нь бол ингээ ойлгомжтой харагдаж байна тийм ээ. Тэ ингээ бохирдол маань саяны шингэн маань доторхыг угаагаад яндангаа ч гэсэн цэвэрлээд халуураараа тэ утааны системээ цэвэрлээд маш их утаа гарлаа. Одоо ингээд хэсэг хаазалсны дараа ямар ч утаагүй болно. Тэгэхээр бас буцаагаад нөгөө нэг цэвэрлэгээ хийсний дараа бас 2-оос 3 минут хаазлаа. Тэгээ 2-оос 3 минут хаазалж бохирдлыг хөөж тэгээд дуусгах юм байнамаа энэ үйл ажиллагаа. Энэ манай телевизэн машин бол анх нэг 2 3 гээл 3 4 гээл хүрдэг байсан хаазлахад одоо бол баг 7 молоо хүрж байгаа шиг юм тийм. Тэгээ хангалттай сайхан хаазав. Дүүрээ хаазавч шин. Бүр мотор хүртэл ингээ одоо бүр хибрид машин шиг цахилгаан мотор ингээ амарч шүү дээ одоо бүрүүс мөрөөс яг тэр шиг ингээ амарч шүү дээ. Тэгээ чимээ мэмэн хамаагүй багсан. Тэ. За тэгэхээр бол одоо бодиттой яг үр дүнг бол үзүүлж байна тийм ээ. Тэгэхээр одоо би яг анх эхлэхэд бол энэ машиныг харахад маш их бохирдолтой байгаа нэгээс ойлгомжтой байсан. Тэгэхээр сая цэвэрлэхэд бол эндээс маш их шингэн гарч байна, утаа гарч байна, хөөд ортог гарч байна. Тэгэхээр энэ машин одоо дуунж хэлсэн хувьд бол одоо гоё хэлсэн байж үү дээ. Тийм байна. Гоё олсон байна тий. За тэгэхээр одоо нэвтрүүлгийн юм үзэж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нэвтрүүлгийн доор баанараар уцаар холбогдоод дуудлагаар очиж үйлчлүүлэх боломжтой байгаа. Машинаа авчираа жолооч нар одоо төмөр хүлэгтэй хайртай хэн бүхэн авчираад бол одоо цэвэрлүүлэхэд боломжтой байгаа юм байна. Тэгэхээр хамт олонны байгууллагын хувьд одоо хөнгөлөлт урамшуул юу байгаа вэ? Байгууллагаараа үйлчлүүлэх юм бол 10-аас 20% хямдрал байгаа. Тэгэхээр одоо байгууллага гэж байгууллагад шугамд явж байгаа ч юм уу эсвэл телевизд байгаа тохиолдолд олон машин байдаг шүү дээ. Тэгэхээр энэ машиныг тэр чигээр нь авчираад бүгдийг нэгээ цэвэрлүүлэхээр хямдралтай болоо явчих юм байна тийм ээ. Тэ 10-аас 20% хямдрал үзүүлсэн. Үндсэн үнэ нь бол одоо хэд байгаа вэ машин цэвэрлэгээний? Үндсэн үнэ маань 20 минут нь 80 мянган төгрөг. 40 минут нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тэгэхээр бас 10-аас 20% гэдэг чинь маш гайхалтай хөнгөлөлт байна шүү дээ тийм. Тэ машиныхаа тооноос хамаарат. За тэгэхээр бол энэ урилгын хүлээн авч танд үйлчлүүлсэн ирсэн танд баярлалаа. Одоо би яг нүдэрээ хараад өөрөө яг одоо ингээд машиныг цэвэрлэх юм аа гэдгийг өөрөө харлаа бас нэвтрүүлгийн дараа бас өөрийнхөө машиныг цэвэрлүүлээ тийм ээ. Тэгэхээр манай үзэгчд маань жолооч нар маань телевиз үзэж байгаа та бүхэн маань доогоор байгаа баанар уцаар холбогдоод ахыг дуутахад бол ах одоо яг ажил дээр нь очиод машин дээр нь очиод үйлчлэх боломжтой байгаа дуудлагаар очих боломжтой байгаа хэлгээд бас таатай байна тийм ээ. Тэ маш их таатай байна.